үгээр илэрхийлвэл би ямар ч эерэг ганц зүгээр явах эерэг. Яг өөрийнхөө бүтээж байгаа замаар явах бай. Хүн өөрөө том зорилго урдаа тавьчих юм бол тэрэндээ хүрэхийн тулд тэгэл явна шүү дээ. Таны хувьд хийж байсан хамгийн эрсдэлтэй үйлдэл? Ламарыг үсгэн байгуулах. Өөрөө ямар зам чанартай хүн гэж боддог вэ? Нээлттэй ил тод түргэн шуурхаа. Араманд Таарам нь? энэ сайхан эмэгтэйчүүдэд зориулсан баярын нэвтрүүлгийн зочин хөтлөгч болж орж байгаад маш их баярлалаа. Урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр яг одоо утсан хөгжмийг уямлуулдаг хийлчтэйгээ анх яг энэ хөгжимчин болох мэргэжил хэн хамгийн түлхүү танд нөлөөсөн бэ? Хин хамгийн анх уу? Стена хөвцөө байсан болов? Тий. Тэгэхээр магадгүй таны одоо ярилцах зочинтой та өмнө уулзсан болов? Зочноо ер нь хэр сайн судалсан бэ? Зочноо бол маш их хайрлаж хүндэлдэг. Миний хайртай дүү байгаа. Тийм тэгээд Монголдо болоод тэгээд дэлхийд бас ингээд Монголынхаа нэр төрийг гаргаж байгаа. Өстой түүчээ бас сайхан эмэгтэй учраас би бүр ярилцах. Одоо чин сэтгэлээсээ догдолж байгаа. За ярилцахаас өмнө танаас нэг хэдэн билет асуулт асууя. Хэрвээ та энэ мэргэжлийг сонгоог бол ямар мэргэжилтэй болох байсан бол? За ер нь бол би тийм сэтгэл судлалын талын бас сонирхол маш их байдаг. Тэгээд магадгүй сэтгэл судлаач ч юм уу болж болох гэсэн. Ээж хүний хувьд таны нийгэмд хийхийг хүсэж байгаа зүйл. За ер нь тэгэл урлагийн л хүн учраас ээж хүн учраас те энэ хүүхдүүд маань урлагийн боловсролтой урлагийг ойлгодог. Нэг тэр хүний тийм дотоод соёл гэж байдаг ч тийм ээ. Тэр соёлыг хөгжүүлэх төлхөө анхаарах байсан гэж бодож байдаг. Таны хувьд хийжсэн хамгийн эрсдэлтэй алхам? Хамгийн эрсдэлтэй алхам уу? Одоо өстой анхны CD-г гаргаж ирсэн юм уу? Тий. Анхны CD-гээ би бүр $7,000-ыг 2000 онд шүү дээ, тий. Юу зээлээд тэгээд Сингапур явж хийлгэжсэн. Тэр бол одоо 21 жилийн өмнө, тий. Тэгээд одоо тэр үед чи ямар нэг $7,000 байхт, тий. Тэгээд хамгийн том эрсдэл надад бол байсан. Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? Хайр, зүгээр л нэл хайр. Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ яг хамгийн түрүүнд юуг нь олж хардаг вэ? Хүний нүдийг булааж ийн гэдэг чинь нөгөө хүнийх нь бас хамгийн онцлог нэг л юм л байгаа. Тэгэхээр заавалчгүй тэрийг харна ч гэсэн юм бас байхгүй. Хэрэв таныг эрэгтэй хүн болоо гэвэл хамгийн түрүүнд та юу хийж үзэх вэ? Эрэгтэй хүн болоод өглөө хамгийн их сайхан таалагддаг эмэгтэйтэй л нүүр бартам хайр дуртай алчландэ гэж. Та өөрөө ганцхан үгээр илэрхийлвэл хайр юм да. Хүндлэл юм уу хайр юм уу тэр хавцаа. Хий өсгөр л хэлнэ. Өөрийн бие хамгийн дуртай хэсэг. Миний бинэ юу? Хөх юм уу? Тэрс хий өсг. Дан хий өсгөрт явна гэж. Одоо бол бүсгүүчүүд танаас үлгэр дуурайл авдаг. Харин хийлчтэй ихнээс үлгэр дуурайл авдаг бол. За ер нь бол үлгэр дуурайл авах маш олон зүйл бол байдаг. Гэхдээ баг өөрөөсөө гэж ер нь бол хэлж болно. Гэхдээ мэдээж хүчтэй тийм нэг юм одоо урлагийн хүнийг асаасан тийм ном зохиолууд байдаг ч тийм эсвэл кино ч юм уу тиймэрхүү зүйл дээр бол маш гоё үлгэр дуурайл авдаг. Яг хөгжимчдийн хувьд бол нэг дэлхийн алдартай хөгжимчд байна шүү дээ тийм. Анх одоо хийл тоглох шалтгаан бол тэр Ванесса Мэйтэй холбоотой. Тэгэхээр Ванесса Мэй юм уу? Таны хувьд бол маш олон тайзнаар маш янз янзын тайзнаар гарч ирсэн тийм. Тайзнаар гарах бүртээ одоо догтлол байдаг уу сандрал байлгүй байх байлгүй. Яаж илэрдэг вэ? Яг нэг тийм одоо хүний одоо тэр яадаг дааврын серотонин юм уу тийм одоо ямар даавар нэг л даавар илэрдэг те одоо шилбэл хичнээн тайзны арталт ямар ч хүн тухайн нөхцөлд одоо тийм одоо байж болно шүү дээ одоо айсан сандарсан ядарсан гуйнсан гутарсан юу гэдгийг те баярлсан яг тайзан дээр харахад бол бүх юм ингээ арчигдаад яг ингээл ерөөсөө нэг юм бөмбөлөгт ортог шиг нэг тийм болдог. Таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл бас тэр мөрөөдөлтөд та хүрсэн үү? Одоо мэдгүй хүүхэд багтаа л ингээл концерт болж тоглолдог байсан. Одоо зарим хүмүүс чи эмч болоод тоглодог ч тээ. Гэтэл үгүй нэг юм хашаанд ингээд нэг юм хөшиг татж байгаа л тий. Зарлуулаад Монгол бас энэ үед гавьяач чинь ингээд зарлуулаад ингээд гарч тэгэж концерт тоглолдог байсан. Тэгээд тэр л одоо замаараа явж байгаа юм уу? Тэгээд би хувь заяандаа маш их талархдаг та. За маш их баярлалаа. Ярилцсанд амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч хам бүрэгдээ их дэлгүүр чанарын дээдийг цахимаар. Ивент тэтгэгч MSM Beta Star хүргэлтийн аппликейшн тансаг бүхнийг танд.
Аа. Сайн байна уу? За сайн байна хоолаа ингээд. За. Ийм гоё урлагийн хаймарт, урлагийн орчинд чамайгаа өгөхөд сэтгэл догтлон одоо хүлээж байлаа. Тэгээд нэвтрүүлгийн болон миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За, өстой өрсөнд баярлалаа. Баярлалаа. За тэгээ. Ой, цэцгээ. За баярлалаа. За өнөөдөр нөгөө хүүний порц нэг сарнаа байгаа. Өстой гоё. Хэрхэн мартыг өнгөрүүлэх гэж байна? Өнгөрүүлж байна. За, би бол гэр бүлтэйгээ л өнгөрүүлэх баг та. Тэгээ мэдээж өөрөө бас компани удирдлага болохоор өөрийнхөө компанийнхаа эмэгтэйчүүдийг бас баярлаасай гэж бол хүсэж байгаа. Тэгэхээр гэр бүлтэйгээ компанитайгаа л өнгөрүүлэх баг та. Өнгөрүүлэх баг те. Ерөнхийдөө бол яг одоо бүтээгдэхүүн хэрэгэлдэг одоо зах зээл энэ төртөө эмэгтэй хүмүүс голдуу байдаг баг л та. Тэгэхээр яг мартарч гэдэг юм уу? Онцгойлоод гаргаж байгаа тийм бүтээгдэхүүнүүд байгаа юу? Тийм, бид нар бол март болгоноор яг онцгойлон гаргаж байгаа багцуудыг бол танилцуулдаг. Оо за. Тэгээ илүү бас төлхөө одоо нөгөө хамт олонд зориулсан те компаниудад зориулсан гэж жил болгоо ер нь мартын 8 зориулсан багцууд байдаг. За. Би бас бодчихлаа л та ингээд нөгөө мөрөөдөл гэдэг гоё бас тийм асуулт асуух гэдэг юм л та тий. Миний хувьд бол 20 насны мөрөөдөл гэдэг нэг өөр байсан. Одоо бүр хүүхэд насны мөрөөдөл гэж өөр байсан тий. Гэтэл 30 насны мөрөөдөл, 40 насны мөрөөдөл ингээд өөрчлөгдөд ер нь бол явдаг юм шиг байна. Тэгэхээр 20 насны мөрөөдөл эсвэл хүүхэд насны мөрөөдлөөс гой хуваалцаач яг өнөөдрийн бас өдийн өндөрлөлт гэдэг шиг тий. Яг хөрөх бас энэ бас олон жилийнх нь мөрөөдөл байсан уу, хүүхэд насных нь мөрөөдөл байсан уу? За, минийх бол мэдээж бас одоо байнгын л хувьсаж те ингээ хөгжиж бол явсаар ирсэн. Яадгүй л мэдээж нөгөө мөрөөдөл чи өөрийгөө олохтой шууд холбоотой. Тэгэхээр өөрийгөө одоо хулан гэдэг хүн би яг ер нь юунд дуртай вэ? Яг юу хүсэж мөрөөдөж байгаа? Ямар одоо те зоригтой нөгөө хувь хүний асын хараа юу вэ гэдэг нь бол мэдээж өөрчлөгдөд бол явж байгаа. Би бүр жоохон байхдаа 10 настай байхдаа нөгөө зохион бичлэг дээр мөрөөдөл гэдэг дээр би Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж бичсэн байдгийн. Тэгээд тухайн үед гэхдээ юу гэж бодож исэн мэдгүй нөө нэлээд жоохон хөвгтэйдэг. Тэг манай гэрийнхэн банк бас тэрийг дурсаж ярьдаг л та чи ингээд багтаа яагаад ийм юм бичдэг байсан ингээд надаас асуудаг би болохгүй мэдгүй тэгж бодож амьдардаг байсан. Явц дундаа болохоор тэгээд 20 настайдаа гэх юм бол мэдээж чи нөгөө оюутантай дөнгөж төгсөөл ингээл явж байгаа. Би бол олон улсад л яг ажиллана гэж бол мөрөөддөг байсан. Ялангуяа олон улсын том байгууллагт. Ерөнхийдөө бас нэг одоо Монголоо төлөөлөөд ажиллана гэсэн бол мөрөөдөлтэй байдаг байсан. Ерөнхий ивент тэтгэгч хам бүрэгдээ их дэлгүүр чанарын дээдийг цахимаар. Ивент тэтгэгч MSM Beta Star хүргэлтийн аппликейшн тансаг бүхнийг танд. Бүрэн шинжлэгдсэн Beta Star аппликейшнийг танилцуулж байна. Хэрэглэхэд хялбар, цаг хэмнэн, найдвартай. Хүссэн газраас дэлхийн брэндүүдийг нэг дороос захиалах боломжтой. Улаанбаатар хотын хаанч хүргэн захиалга хийх боломжтой. Аппликейшн нутгууснаар үнэн хэрэглэгчийн хөнгөлөлт, шинэ гишүүний урамшуулал, төрсөн өдрийн бэлэг бусдаас авах боломжтой. Бүтээгдэхүүнээ сонго, бүтээгдэхүүнээ захиал, үн төлбөргүй хөргүүл. Тансаг бүхнийг танд. Beta Star. Saturday
За мөрөөдөл гэдээ яг ярихлаар би бас яг өөрлөгөө ингээд харж л байна л да хүн чинь тэ нөгөө яг 20-д наснд бол яалтчгүй ингээл Америкт сурна гэсэн чинхүү мөрөөдөлтэй байсан. Тэгээ сурсан. Гэтэл Америктаа үлдээд ажиллаад одоо тэнд иргэншил баг болоод ингээ амьдрах бол бүрэн ер нь бол боломж байсан. Гэхдээ нэг юм миний хувьд юу байсан бэ гэхээр маш том далайн тий нэг жижиг жарахаа байснаас тий бас хойвондох нэгэн том загас байх ёстой гэдэг тийм нэг юм амбишн байсан юм болоо гэж надад бол бодогддог байхгүй. Тэгэхээр бас тэр талаар санал бодлоо хаалцаач. Тийм би чи яг нөгөө мастера төрийн бодлого одоо эрчим хүчний менежментээр төгсөөд Америкийн Колумбия их сургууль чинь бас одоо Ivy League сургууль. Тэгэхээр төгсөн гутаа шууд ажлын байр үндсэндээ бэлэн байсан. Яг бол маш олон газар руу одоо ажилд орох сонирхлоо илэрхийлэхэд намайг бол авч ирсэн. Тэгээ би бол Washington DC-д бол эрчим хүчний айгу том бас байгууллагт орцсон байсан. Тэгээ тухайн үед айгу сонирхолтой онлайнаар одоо LinkedIn-ээр над руу манай өмнөх захирал бол бичээд яг тэгж хэлжсэн. За бид нар одоо ингээд Монголдо маш том те нарны нар болон одоо салхин цахилгаан станц барих гэдэг байна. Тэгээд мэрэгжлийн хүмүүс маш одоо дутмаг байгаад байгаа болохоор залууч байсан чамаагүй чи ингээд буцаж хурж ирээ. Тэг яг надад тэгж хэлжсэн. Чи маш том одоо те улсын дөнгөж төгссөн очиж ирсэн гадаад хүн тэгээд дөнгөж суралцаад явах уу эсвэл өөрийнхөө одоо те жижигэн ч гэсэн мэдлэгээ буцаж харин хурж ирээд Монголдо ингээ хэрэгжүүлээд явах уу. Тэгээ би бүр яг үнэ хэлэх юм бол 3 хоног өдөр шөнөгүй Америкт байхдаа ботсон байх. Тэгээд нэг чемоданаа аваад нөгөө хүмүүс чинь гадаад руу Монголоос нэг чемодантай явдаг бол би Америкт төгсчөөд нэг чемодантай Монгол руу хурж иржсэн. Тэгээ 3 хоногийн дотор шийдэл. За ер нь бол би ястал нөгөө том далайн жижигхэн жарахаа байжснаас ядчил өөрийнхөө мэддэг зүйлээ Монголдо шууд хэрэгжүүлээд яваа том төслийн яг нэг одоо бодит хэсэг нь болоод явах нь миний яг одоо хувь хүний асын хараатай маш гоё таарж байгаа юм байна гэд 3 хоногийн дотор тэгэл шийдэл хамаг юм хаяал хүрэж ирсэн шүү дээ. Нэгэн шин замыг гаргаж явж байгаа яг бас ийм эмгтэй үед бол яг л тэр характер бас байдаг л ах гэж би бодоод байна. Тэгтээ бол гайхамшигтай дүлгөөхөн бас тийм сайхан имижтэй шүү дээ гэж. Би бол одоо Монголд ирээд ер нь айгүй олон юмнуудыг бас одоо хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэхэд надад одоо Монголд ирэх нь айгүй чухал байсан гэж бол боддог. Яг л түрүү шилдэхээр ямар ч лсэн нэг асын хараа нь бол байгаад байсан. Тэгээ би ямар ч гэсэн өөрийгөө мэдрээд байсан. За би нэг бас яг тэ урсгалаар юм хийдэг хүн биш юм байна гэд ингээд заавал юм бүтээлч юмд оролцох хүсэлтэй байдаг. Тэгээ цаанаасаа нэг тийм ястал нөгөө амьд гэдгээ мэдрэх хүсэлтэй хүн байдаг учраас Монголд ирэх нь бол айгүй том алхам байсан. Монголд ирчээд би Монголын хамгийн том компаниудын нэг болох те Newcom-д ажиллаж исэн. Би бас төрийн төсөл дээр оролцож ажиллаж исэн. Тэрнээс дахиад за би ер нь юм том компани хэсэг гэхээсээ илүүтэйгээр яг одоо өөрөө юмыг ястаа нөгөө нойлоос эхлүүлэх дуртай юм байна гэдгийг ойлгосон. Ядгүй л ялангуяа одоо том төсөл дээр очиход надад амар их санаа байсан. За хэдүүлээ ингэчээ тэгчээ гэлтэй. Тэгэхэд ямар нэгэн байдлаар удирдлагатай байна гэдэг чинь хүлэн зөвшөөрөгч юм байна, хүлэн зөвшөөрөхгүй юм байна тий. Тэр хооронд нь би бол тэгээд анх удаа амьдралдаа харшилтай болсон. Тэрнээсээ болоод одоо харшилтай болсон гэж. Харшилтай болоод тухайд нарны харшилтай байсан. Тэгээд би чинь нөгөө нэлээд том төсөл дээр ажиллаад нэлээд одоо чухал уулзалтуудтай байгаад Монголд ч гадаа жишээлбэл 30 градустай хахад би чинь бүр юм хүзүүтэй цамцтай явдаг байсан шүү дээ. Айгу тууралттай байсан. Тэрнээсээ болоод тийм үндсэндээ өөртөө зориулаад ер нь би яагаад ийм юмтай болчихвтэй тэг айгу олон эмч нартай яриад ингээд байжтэл яг одоо ламуурын суурь нь гарч ирсэн. Тэр нь бол нэгт энэ одоо бүх орчин танд айгу сөргөөр нөлөөлөд байна те энэ эрсцээс уур амьсгал ус мос одоо юу гэдэг те бүх юм нөгөө талаараа та ядаж өөрийнхөө сонголт болох үз хоол хүнсээ сайн зохицуулаад гоо сайхны бүтээгдэхүүнтэй анхаарад айгу зөөлөн юм хэрэглэхгүй бол таны энэ тууралтыг чи өшөө өдөөх гээд байна. Тэрнээсээ болоод би яг анх удаа амьдралтаа үндсэндээ ястаа бүр гоо сайхны бүтээгдэхүүний талаар боддоггүй хүн бодож эхэлсэн. Тэгээд Монголд надад тухайд ямар ч бүтээгдэхүүн олдохгүй. Яг тэр нөгөө зөөл дандаа химийн гаралтай тэгээд дандаа л нэг химийн гаралтай асуухаар мэддэг хүн байхгүй. Ихэнх нь тийш би бас харшилтай гэхдээ би сайн мэдэхгүй ч юм уу яг тэр мэдлэг талаас ердөөсөө байхгүй. Тэгээд нөгөө одоо өдрийн бодол чинь сүлдээ нөгөө шөнийн зүуд гэдэг шиг юм болоод тэгээд сүлдээ
би чинь бүр нилээ энд гүн ороод тэгэл үндсэндээ тэр чигээрээ мэрэгчлээ солиод онлайнаар ажлын хажуугаараа англи сургуулиас органик гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын дипломоо хамгаалаад гэртээ зөвхөн өөртөө хийдэг байсан байхгүй. Эхлээд өөртөө. Тэгэл за надад олдохгүй юм байна. Би тэгвэл өөртөө юм хийж эхлэе гэдэг. Тэгэл би өөртөө л зориулж хийдэг байсан. Яг хулан маань сайхан ээж болсон тийм ээж болно гэдэг бол үнэхээр бас эмэгтэй хүний амьдралд бүр нэгэн том хууц байтугай эргэлт байтугай болдог тийм. Миний хувьд бол нөгөө яг карьер хөдөг эмэгтэй хувьд ч гэдэг юм уу үргэлж өөрийгөө номер 1 тавьдаг эмэгтэй байсан юм гэдэг шиг тийм. Яг хүүхэдтэй болоод өөрөө ирэхгүй хорвоо зүгээр 2 дугаар номерт тавьдаг болгодог тийм. Тэгэхээр хулангийн хувьд гоё ээж болохын өмнөх хулан ямар байв, ээж болсны дараа одоо ямар бас өөрт чинь ингээд өөрөөсөө өөрийгөө харж идэг шүү дээ тийм. Тэр талаар яриач. За би бол айгүй ихцэгтэй үед бас хөвгттэй боллоо. Ягаад гэвэл яг эд одоо саяны энэ ковидын үеэр чинь хөвгттэй боллоо. Дээрээс нь би өөрөө 2 бизнес нэмэлтээр эхлүүлсэн байх үедээ хөвгттэй боллоо тийм. Тэгэхээр яг айгүй хүндхэн хугацааг бол туулсан. Ягаад гэвэл яг нэг хувь хүн талаасаа хизээч өөрийнхөө нөгөө одоо бүр төсөөлшгүй одоо зан яшин дээр өөрчлөлт гарч ийн те бодол дээр өөрчлөлт гарч ийн цагийн менежмент дээр өөрчлөлт гарч ийн түрүүчийн хэлдгээр одоо ламарч миний яг хүүхчиг байдаг те би бол өөрөөсөө илүү ламарыг хайрладаг өөрөөсөө илүү цаг зав одоо компанидаа гаргадаг гэтэл компани маань номер 1 байгаад би 2-т байсан бол хүүхэд гэдэг зүйл номер 1 болоод компани маань 2-т болоо би ингээ 3-т болохоор сүултээ ч бүр айгүй хэцүү бол байсан. Тэг ялангуяа одоо дэлхийн тэр чигээрээ цар тахалтай үед ингээ бүх юмыг менеж болох надад айгүй бол хэцүү бол байсан. Гэхдээ нөгөө талаасаа нөгөө би бүх юмыг хайр дээр үндэслэж хийхийг хичээдэг. Ламарын чинь манай үндсэн одоо урайч юм уу те одоо философч өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, их дэлхийгээ хайрлах байдаг. Тэгэхээр надад бол одоо хүүхдтэй байснараа миний одоо дэлхийг харж байгаа үзэл бүр улам ингээ хайр дээр бүр улам тэр нь ингээд цэцгэлсэн. Тэгээ би хүүхдтэй болсноороо ялангуяа яг нөгөө удирдлага талаасаа маш бас өөр болсон. Бүх юмнуудыг харах өнцгүүд нь бас арай өөр болсон. Илүү бас нөгөө хүүхдтэй би ч нөгөө хамаг цагаа зарцуулаад миний гол зорилго 6 сар би офис дээр очихгүй яг л хүүхдтэй үндсэндээ одоо би яг хүүхдтэй харна. Хүүхдтэй хараад бүх юмнуудаа одоо зохицуулаад тэгээ ямар ч лсэн 6 сараар заавал хөхүүлээд одоо би нөгөө хувьдаа ингээд зорилго тавьдаг болсон. Яг компанидаа би чинь тэрийг ойлгуулад за манайхаа ойлгоорой те манай компани чинь бас 6 дахь жилд орцсон байсан болохоор харьцангуй гайгүй. Тэгээд үндсэндээ яг хүүхдтэй ингээд бүх цаг заваа зарцуулаад нөгөө талаараа нөгөө бодлогын шинж чанартай юмнуудаа илүү далайттай хийхээр болцсон байсан. Яагтвэл хүүхдтэй болчингуудаа бүр цаг гэдэг юм чи айгүй эрхэн болчоод тэгээд компани би мэдээж хаяна гэж бол байхгүй те. Тэгэхээр илүү яаж далааттай юмнуудаа хийж болохоор байна вэ гэх тэр талаас айгүй их бодлогын шинж чанартай өөрчлөлтүүдийг бол хийсэн. Тэгээ үндсэндээ одоо манай охин чинь би бас дандаа бурхны бэлэг гэж бол ярьдаг те. Маш олон хүмүүс ялангуяа монголч чинь тэгэл чи өстө зөвхөн ажилдаа анхаардаг. Чи одоо бүр 30 гарцаа оны ихний хөвч айгүй хэцүү байдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү талаас нь ингээд айгүй сүргээр ханддаг байсан. Би болохоор эсэргээрээ компани жигдрүүлсэн ямар ч гэсэн өөрийгөө бас ойлгодог болсон те. Өөрөө хулан гэдэг хүн юу хүсдэг, юунд дуртай, юунд дурггүй. Манай хүн битээр бас бинийгээ маш сайн ойлгодог болсон те. Тэр үедээ хүүхд гаргасан чинь эсэргээрээ бүр айгүй их ад жаргалыг авчирсан. Би бол айгүй тайван байсан, маш гоё жирэмслэлтийг бол одоо даун туулсан гэх юм уу те. Яг хайр гэд бас яг түрүүн сонсголоор маш гоё сэдвэлтэй одоо ялцчихгүй те. Эмэгтэй хүн ч одоо хэзээш хайрлуулж ханддаг шүү дээ те. Хулангийн маань хувьд яг ямар одоо бас энэ хэмжээний бас өндөр боловсралтай, мэдлэгтэй дээрэс нь те бас Монголдо ингээд амьдраад бас нилээдгүй орой бас хүнтэй суусан гэж үзэх байх те. Тэгэхээр мэдээж одоо бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид маань үнэхээр энэ одоо мундгийн туйл болсон энэ эмэгтэйтэй одоо ямар хүн суусан болоо гэж магадгүй сонирхож байгаа. Та гэр бүлийн үнэнд танилцуулж болох уу? За манай гэр бүлийн нэг цолмон гэдэг. Тэгээд гадаадд ажилладаг байжгаад
одоо болохоор маш мундаг аавынхаа хариуцлагыг бүрэн хэмжээнд биелүүлээд явж байгаа. Гадаадд ажиллаад одоо коронавигоос болоод гэртээ байгаад цаг үеийн ч гэсэн гэхдээ айгу гоё таарсан яадгүй би төрөөд тэгээд үндсэндээ одоо энд бас харж байгаа. Энд бас байгаа юм тий. Тийм энд бас байгаа. Тэгээд ер нь бол намайг айгу сайн ойлгодог, маш сайн дэмждэг. Одоо миний хийж байгаа бүх юмыг дэмждэг. Яг арт ингээд асаалттай танк шиг байдаг. Надад айгу сайн зөвлөдөг. Миний одоо номер 1 найз бас зөвлөгч. Тэгээд ер нь бит хоёр бүр байнга л ер нь хамт байдгийг одоо хүн болгон мэддэг. Тэгэхээр яг л би нэг айгу сайн олсон гэж бодоод байна шүү дээ. Зөв. Найз гэснээс бас одоо ингээд одоо магадгүй хулангийн хувьд хамгийн сайн найз нь эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу? За тэгэхээр яагаад энийг асууж юм гэхээр магадгүй заримдаа гэдэг чинь нөгөө яг ингээд эрэгтэй хамгийн сайн одоо эмэгтэй хүнүүд бол эрэгтэй хамгийн сайн найз байна гэж юус хэлж байдгүй юм аа. Тэ? Ер нь найз нөхд гэдэг тэр талаар ямар бодолтой байдаг вэ? Бид нар яг л найз зүчиг байдаг гэдэг нь сонирхол нэгтэй. Яг л тэр тал дээр ингээд найз үедээ бүр яг л найз зүчиг байдаг. Заримдаа бид нар ч ингээд хос зүчиг биш найз зүчиг байдаг. Тэгэхээр би бол тэгж л хэлнэ. Нөгөө талаараа мэдээж нөгөө айгу их юм хийдэг болоод найз нөхдийн одоо бас одоо уулзсан багасаад те. Тэгээ сүүлийн үед миний илүү найзладаг болсон манай одоо дотны найзууд нь илүү сүүлийн үед танилцсан хүмүүс байгаад байгаа. Яагтвэл ихэнх нь адилхан бас бизнестэй ч юм уу те. Ер нь нэг зовлон жаргал адилхан хүмүүстэй хат чинь яг одоо сүүлийн хэдхэн жил таньдаг мөртлөө илүү би нэг ойлгохдаг те. Өмнө нь болохоор жишээлбэл 10 жил найзалдаг байсан хүмүүстэйгээ хаяа уулзахад бас тэр болгоо ойлголцдоггүй те. Бас тийм гардаг те. Сүүлийн үед яг нэгт цаг зав байха байцсан. Хоёрт яг би нөгөө найз миний эргэн тойрны найзууд маань илүү яг зовлон нэгтэй, жаргал нэгтэй хүмүүс байдаг болсон. Нэг ийм хэллэг өгч good girl, bad girl гэх те. Яг үнэхээр эмэгтэй хүн хамгийн зөв одоо нөхцөл байдалд өөрийгөө хамгийн ихээр хайрлуулад хөндлүүлэх одоо тэр одоо нөхцөлийг бүрдүүлэхэд яг үнэхээр сайн эмэгтэй байх хэрэгтэй мó эмэгтэй байх хэрэгтэй мó. Хүн тэгэл өөрийнхаараа л байх хэрэгтэй. Одоо заримдаа тэгдэг шүү дээ. Хит ингээд хайрлах хэмжээг одоо бас ингээд одоо зөв одоо баланстай хайрлах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол хит ингээд хайрлахаар нөгөө хүн хайранд нь цадаад одоо бүр ингээд болохоо илдэг гэдэгтээ санал нийлдэггүй эсвэл зүгээр л тултал хайрлах гэж тэр талаар хойлоо яриулаас бүсгүүшүүд зөндөө үзэж байгаа юм дээ шүү дээ. За би бол нэгт өөрийгөө маш сайн ойлгосоо гэж бол хүсдэг. Өөрийгөө бас хайрлаасаа гэж бол хүсдэг. Түрүү чи миний нь бол хамар гэдэг ч угаасаа миний л үндсэн философитер гарч ирж байгаа те. Тэгэхээр өөрийгөө хайрлаж байгаа хүн бол бусдыг угаасаа хайрлана те. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүд за Монголд ялангуяа бас өөрийгөө хайрлахаа хаяа мартсан хүмүүс бас байдаг те. Одоо сүүлийн үед айгүй их ингээл гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт юмнууд гарч ирж байна. Тэгэхээр өөрийгөө хайрлаасаа л гэж бол хүсдэг. Тэгээ өөрийнхөө байгаа чи гэж бас хүсдэг. Заавал одоо юу гэдэг чи ингээд нийгэм чамааг ийм бай. Одоо над дээр маш том жишээ. За нийгэм бол ингээл за одоо хамгийн наацхийн жишээ цагаан сар очихоор те найз залуутай болж гин үү, сууж гин үү гэх мэт ингээд бас нэг нийгмийн далд ингээд юмнууд яваад байдаг те. Тэрнээсээ болоод эмэгтэй хүмүүс ингээд яана би нөхөргүй боллоо ч юм уу те. Ямар ч тэгэх шаардлага байхгүй. Угаасаа бусадтай өөрийгөө адилхан бодох шаардлага байхгүй. Би тэрнээсээ болоод сэтгэл санаагаар ундаг байсан бол мэдээж хэцүү шүү дээ, тэ. Гэтэл эсэргээрээ би 30 гарсан хойноо эхний хүүхдээ гаргалаа. Түрүүчийн миний хэлдгээр би өөрийгөө ойлгоцсон байгаа учраас илүү надад энэ чинь аз жаргал авчирч байгаа. Хэрвээ би хүмүүсийн одоо тэг хүсснээр 20 эдтэйтэй ингээд яаруу сандруу тухайн үед баг хүмүүсийг бодоод гэдэг. Тийм хүмүүсийг бодоо хүүхдээ гаргаад ч юм уу одоо ингээл тухайн үед ингээл дэглээ мэдлээ авцсан байсан бол магадгүй л хамар бий болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх юм чинь нөгөө цаанаасаа л утга учиртай цаанаасаа л угаасаа хүн өөрийгөө ойлгоод явчих юм бол ирэх ёстой юмнууд нь ирдэг. Тэгэхээр би бол өөрийгөө бити бусдаагаа харьцуулаач л гэж юу н хэлдэг. Бусад хүмүүс бас өөрийгөө хайрлаач гэж бол хүсдэг. Би бол өөрийгөө маш ихээр хайрладаг. Өөрийгөө хайрлана гэдэг нь гэхдээ бусдыг хайрлах биш. Өөрийгөө хайрлаж байгаа болохоороо бусдад тэр хайрыг түгэх бас одоо боломж нь бол байгаад байгаа. Хүчтэй өөрийгөө хүчтэй усалдаг, хүчтэй мод байх хэрэгтэй гэж бодож байгаа тийм учраас бусдыгаач гэсэн би одоо илүү бас хайрлж чаддаг. Ягдгүй энэ хайрыг би өөртөө хэрэгжүүлээд явж байгаа болохоор. Тэгэхээр одоо ялангуяа би нөгөө охтуудын сургалт айгүй их ордог бол байсан. Тэгээд надаас бас аюу ингээл асуудаг. Би одоо яах ёстой юм те. Тэгээд айгүй наад захын жишээлбэл нөгөө онгоцонд хүн явахаар
нөгөө security-г хэлдэг шүү дээ. Ямар нэгэн болоо гэхэд та өөртөө хамгийн түрүүнд эхлээд өөртөө зүгээр дараа зүгээр бусадаа туслаарай. Ягдвал та маскгүй тэгээд одоо унтчих юм бол хинт та туслах юм бэ те. Тэгэхээр өөрөө та эрүүл байгаад өөрөө та аз жаргалтай байх юм бол тэр хэмжээгээр бусдад тэр аз жаргалыг түгээх боломжтой. Тэгэхээр өөрийнхөө л байгаа ч л гэж бол хүсдэг шүү дээ. Би холонгой харин манай нэвтрүүлгийн бас ивент гэж байгаа. MSM компаниас одоо яг энэ зориулж гаргасан энэ цангис жимсний энэ сайхан шүүсээр бас дайлж байгаа шүү тий. Тэгээд ер нь одоо ингээд тий бүхэл одоо энэ бие рүүгээ хийж байгаа бүх зүйл одоо им болох зүйл хэрэгжилж явах хэрэгтэй гэдэг тий. Тэгээд бас нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа компаниудаа бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ерөнхий ивент тэтгэгч хам бүрэгдээ их дэлгүүр чанарын дээдийг цахимаар. Ивент тэтгэгч MSM Beta Star хүргэлтийн аппликейшн тансаг бүхнийг танд. Бүрэн шинжлэгдсэн Beta Star аппликейшнийг танилцуулж байна. Хэрэглэхэд хялбар, цаг хэмнэн, найдвартай. Хүссэн газраас дэлхийн брэндүүдийг нэг дороос захиалах боломжтой. Улаанбаатар хотын хаанч хүргэн захиалга хийх боломжтой. Аппликейшн бүртгүүлснээр үнэн хэрэглэгчийн хөнгөлөлт, шинэ гишүүний урамшуулал, төрсөн өдрийн бэлэг тус тус авах боломжтой. Бүтээгдэхүүнээ сонго, бүтээгдэхүүнээ захиал, үн төлбөргүй хөргүүл. Тансаг бүхнийг танд. Beta Star. Бүрэн шинжлэгдсэн Beta Star аппликейшнийг танилцуулж байна. Хэрэглэхэд хялбар, цаг хэмнэн, найдвартай. Хүссэн газраас дэлхийн брэндүүдийг нэг дороос захиалах боломжтой. Улаанбаатар хотын хаанч хүргэн захиалга хийх боломжтой. Аппликейшн бүртгүүлснээр үнэн хэрэглэгчийн хөнгөлөлт, шинэ гишүүний урамшуулал, төрсөн өдрийн бэлэг тус тус авах боломжтой. Бүтээгдэхүүнээ сонго, бүтээгдэхүүнээ захиал, үн төлбөргүй хөргүүл. Тансаг бүхнийг танд. Beta Star. Чамтай ярилцаа сууж хахад нэг юм эмгтэй хүний сэтгэл гэдэг бол бүр далайгаас ч их байдаг гэдэг шиг те. Бид хоёрын ярилцах сэдв бол нэр үнэхээр далай мэд санагдчихэв те. Тэгээд мэдээж нэвтрүүлэг маань бас тодорхой хэмжээний цаг хугацаатай учраас маш олон асуултыг би бас өөртөө нь үлдээ. Өөртөө ч гэсэн үлдээлээ те. Тэгээд тухтай их сайхан сууж ярилцах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг хэдэн блиц асуултууд байгаа л да. Тэгээд нэг өгүүлбэрээр те бас одоо хариулаад явах юм бол сонирхолтой байх юм болоо те. За хэрвээ та энэ мэргэжлийг сонгоогүй бол өөр ямар мэргэжлтэй болох байсан болоо гэж. Балетчин болох байсан да гэж. Үгүй харин тийм олон улсын байгууллагад ажилласан. Олон улсын байгууллагад ажилласан. Монгол улсаа төлөөлөд гэсэн үг шүү дээ тийм ээ. За ээж хүний хувьд нийгэмд ямар зүйлийг хийхийг хүсдэг вэ? Аз жаргалыг түгэх. Аз жаргалыг түгэх. Таны хувьд хийж байсан хамгийн эрсдэлтэй үйлдэл? Ламарыг үүсгэн байгуулах. Аха. Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? Шийдэмгий, алсын хараатай. Алсын хараатай. Тэ? Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ гэж байна? Нүдийг нь хардаг үү, тэ? Хамгийн түрүү нүдийг нь. Яа тийм бол? Мэдгүй хүний нүд айгүй их юм өгүүлдэг одоо харуулдаг болохоор нүд их чухал байдаг шүү дээ. Хэрв таныг эрэгтэй хүн бол гэвэл хамгийн түрүүнд юу хийх байсан бэ гэж. Юу хийх байсан бэ? Миний хийж чадахгүй эрэгтэй хүний хийдэг юу ингэ таахгүй. Арга байхгүй юу? Байх гэж дээ. Адилхан л шүү дээ. Адилхан хүн л юм чаа. Адилхан хүн тий. Өөрийгөө ганцхан үгээр тодорхойлвол. Ганцхан үгээрээ. Одоо бас хоёр үг болох гэдэг юм та. Одоо бас алсын хараадаг гэх гэдэг л та. За шийдэмгий. Шийдэмгий. Өөрийн биеийн хамгийн дуртай хэсэг гэж. Нүд. Нүд. За үлгэр дуурайлал авдаг эмэгтэй таны хувьд юм бэ? Ээж. Ээж.
За энэ төвшөнд бас яг ээжд нь бас сайхан ээжд нь те бас миний сайхан ээжд те тийм бүх сайхан ээжүүдэд бас Мартин амны халуун мэндийг хүргэмээр байна. За ингээд өнөөдрийн бидний нандин цаг хугацаа чин сэтгэлийн уран бүтээл, урлаг, гиг бүтээхийг зорьсон энэ сайхан өргөөнд бас суугаад үнэхээр сайхан гэгээлэг яриа өрнөж ийн. Дээрэс нь уран бүтээл, урлаг гэдэг бол ивент сэтгчгүйгээр хязгаарч хаашаач явдаггүй. Тэгээд урлагийг маань ивент сэтгэж одоо хамтран ажилласан хам бүрэгтэй компани болон MSM компани Beta Star application одоо хамт олондоо маш их баярлалаа гэд одоо гарын бэлгээ бас гардуулъя. Зин.